Billno? Yeah. Okay. Сайн байцгаана уу залуучуудаа. Юу бацгаана энэ өдрийн мэнд хүргэе. I got million. Өнөөдөр чинь 2018 оны 8 сарын 21-нд тэгээд бид нэр одоо Нарагийн шинэ сургуулиуд явах гэж байна. тэгээд шинэ сургуулиуд очиж танилцсан. Өнөөдөр orientation болж байгаа. Маргааш I got my million. маргааш хамгийн анхны албан ёсны өнөөдөр заавалчгүй тэр танилцуулгад байна. Шинээр орж байгаа хүмүүс бүгд очих ёстой гэсэн тэгээд тийшээ явж байна. Та нар анзаарсан уу юм? Манай Нара өмнө цэцэрлэгт явдаг байсан. Тэгээд тэндээсээ гарцсан. Тэгээ одоо шинэ явж байгаа. Бид одоо хүртэл гизэн дотор байна. Гарч ирдгөө. Гэтэ ер нь бол хөдөлгөн багасцаа. Бараг л энэ 7 хоногтой юм уу эсвэл дараагийн 7 хоногийн ихээр л төрөх бах гэж бодогдож байна. Бүрээ тэгээд шийдэл гарч ирэх бах та. Нара сургууль явахдаа дуртай байна уу? Yeah. And then I can push my new friends. Oh yeah. Чи гоё тоглох юм уу? Yes. And I'm not gonna cry. Тэ чи өөрөө шийдэж чадна те? Өөрөө бас бааж чадна те? Or my mom and dad not gonna be here. Тэ. Чи өөрөө бааж шийдэж те? Yes. Нараад сая жоохон юм өгөөд. Ягаад чи өглөөнөөс хойш жоохон халуураад тах юм? Харин сая гарахаас өмнө шалгасан чинь 100 гэсэн байсан. 100 Fahrenheit. Халуун. Уулнаас нэг тийм амар би нүвцэн байхгүй жоохон ингэ ядруулаа тэ өнөдөр. Тэгээ би тэрврээ нэг ядруу агаад тэ би тэрврээд үнсээд гэсэн чи толгоонд нүдэн амар халуун чийж. Тэгээд халууны шалгасан чинь жоохон халуурч байна. Уг нь бид нар нэг энэ үхийг боддог байхгүй юу? Бүр бодож болохгүй л за энэ үхийгээд. Гэтэ яг өнөөдөр одоо нөгөө явж хүүхэндээ уулзч байгаа тэгээ сургуулийн танилцуулгын хэр удахыг мэдэхгүй тэгээ за юуцээ юм өгчээ. Халуур харж тэгэл толгойн өвдөн тэгээ жоохон хаашааж магадгүй гэж одоо юм тусалж магадгүй жоохон юм өгчлээ. Яг юунаас болоод халуурж байгааг нь сайн ойлгохгүй байна, мэдэхгүй байна. Өчигдөр паркта тоглож байгаа хүүхдээс янз бүрийн вирус авсан ч юм уу. Тэгээ өнөө орой 7-оос бас нэрээ имлэгээрээ тур хийх тийм танилцуулганд явж байгаа. Yes or тэгээд одоо яг төрх болоод ирэхээр яг хаашаа явах хэвээр яах хэвээр гэдгийг танилцуулах юм гэсэн. Өмнө үеэр тэр имлэгээр тэгэхээр явж ирсэн юм. Чи санаж гинөө хоёулаа тэр torrent нь sign up хийчээд яг очих цагтаа хоёулаа хоцроо тэгээд айгу хоцроо очсон шүү дээ санаж гинөө. Чи ажилласаа оройтч тараад нараа дээр. Оо яа. Тэгээ хоёулаа тэр нөгөө нэг танилцуулгынх нь бүр ингээ оройд бүр хоцорж очоо тэгээд талын сонсоогүй сүүлийн нэг хэдэн минутын л жоохон оролцсон шүү дээ. Тэгээ тэр имлэгт байж үзсэн ч гэсэн 3 жилийн өмнөөс болохоор бас мартцсан тий. Тэгээ яг хаана юу байдаг яах ёстой хаашаа явах ёстой ямар юмнууд байдаг гэд танилцуулга хийх юм бэлээ. Өнөөдөр яавал яг аав ээжийг пранклүүл яах вэ? Имлэгээр очиж төрчихлээ. Имлэгээр очиж нөгөө танилцуулга дээр хотлоо оцтоод FaceTime хийснэ. Яа өдөө тэр хүүхд төрлөө имлэгээр ирчлээ гэж яах вэ? Тэр сандраг байл. Манай ээж аа хоёр ялангуяа манай ээж уцаа нэг авахгүй болчихвол тэгэл санаа зовоод байн гоцтаал тэгээд уцаа мартаад ч юм уу эсвэл ахаа явцсан байвал эсвэл сонсоогүй тэгэл нөгөө чи бүр санаа зовоо. Must go back preschool. Тийм, минийхэн preschool явах гэж байгаа тий. Одоо чиний сургууль энэ нэс нэр. Тэгээ нуур харагдаж шít. Ийм хүмүүс ирсэж байгаа бахт шүү дээ. Ээж аваарыг тэгвэл яах вэ өнөөдөр?
Тэгсэн чинь prank тэднийг prank гэсэн чинь бид нар бараг prank-нд ороо үнэхээр төрчиж ягаа. Өвдөж иглээд. Аав ээжээ юу гэж тоглож байгаа юм гэж байгаа юм шиг. За тэгвэл харж байгаа л болъё те. Боломж гарах нь тэгэж аав ээжийг pranklах. За одоо сургууль дээр нэрж гин. Хангараас барьж явах юм уу? Бид нэр дөнгөсөө сургуулийнхаа танилцуулгаас нь гарч ирчээ байж байна. Уг нь айгүй хөөрхөн сургууль юм байна. Тэгээ айгүй их таалагдлаа. Дотор нь яг багш нар нь яриад айгүй олон хүүхдүүд бужингалдаад байсан болохоор бас бичиж чадсангүй. Тэгээ гарч ирчээд Наруто-ийн чэн тоглож байна. Марлаа сая тийч бас багштай жоохон давхар ярьж байгаад цааш хурж ирчээ. За маргааш 3 цаг юу хийх вэ? Охины сургуульд нь явуулчаад аа. Эсвэл нэг нь сургуульд явал гэрээс гараад чөлөөс авч ирээ. Үстэй яг тэгнэ штэ. Харин тий. Минийх сургуульд ирэхдээ заавал пүүз өмсөх хэрэгтэй гэж тань шүүс. Ийм сандал өмсөж болох. Сургуульд ирэхдээ сандалтай ирж болохгүй гэж байна. Одоо хүүхд мөхт өмнөх өдөр нь халуураад ханиадтай сургуульд авчир болохгүй шүү дээ. Өнөөдөр зүгээр нэг аав ээж нартай ингээл танилцуулга хийж байгаа болохоор гайгүй. Тэгээ өнөөдөр тэгээд халуурч хамтдаа маргааш сургуулиуд авч болохгүй гэсэн үг. Тэгээ сайн хөлөө им хөвт юм жагайг болчих. Хамгийн ихний үед. Тэгстэй маргааш нэг хүүхд дүүн төрчлээ гэж ирэхгүй ихний хайдан 7 хоног явахгүй юм байна. Тэгээ нүнэ оройд л харж байгаа л үү тий. Хөшөө халуураад байвал тэгээ бараг сургууль авчирч болохгүй л үү тий. Нарагийн ангийн заах тэр багш нь айгүй сайн гэж сонссон битээр. Тэгээд өнөөдөр багштай танилцсан чинь үнэхээр айтайхан хүн санаж байна тий. Мэдэн дулаахан. Yes sir. My teacher said I can't wear sandals. Тий. Окей, сандал дээр суугаарай. Why get out? Чи доогоор нь явахгүй юу? What? Аха. За тэгээ одоо мининг аваад тэгээ сандал дээрээ суу. За болцсноо. За. Одоо хоёр хүүхэдтэй. Хоёулаа нэг нь ажилтай. Тэгээд нөгөөх нь хоёр хүүхэдтэй хоёулаа байх юм бол хоёулынгийн одоо нараа хөргөж өгөх гэж нөгөө беби дүүгээ бас хамтдаа авч явна. Тэгээд тэрийгэ кар ситээс нь гарна, нараа кар ситээс нь орж гарна. Йоо. Бараг яцстайгаа нэг 30 минутын өмнө очоо. Бэлэн байхгүй. Yes Nara. I'm not sleepy. Okay. Яа чи машин дотор унтмаар бол унтаж болно за. Okay. Яг нэг ядраараа нойр нөхөр. Би унтахгүй. Миний нойр хүрээгүй байна гэж хэлээд байдаг. Яг нойр нөрцөн байхдаа миний нойр хүрэхгүй байна гэж бүр өөрөө тэгж хэлдэг. Би унтмааргүй байна гэсэн үгт чинь замдаа унтцсан. Миний нойр хүрэхгүй байна гэсэн үгтэй. Өөр амар санаачлаад зүгээр юу ч болоогүй байж хахад миний нойр хүрэхгүй байна гэл тэгээл яг л зөв нойр нь хүрсэн байгаа гэсэн үг. Одоо 4 цаг болох юм биш. Тэгээд орой 7-аас өстэй тий. Имлэгийн тур. Тэгэхээр нэг 6:40 мөчгийг гарна гэхээр 230 минут л байгаа юм байна да. Амраад бас нэг өдрийн хоолыг яс хийж идчих. Тэгэхгүй би амар үсээд зэрлэг үсэж. Би зөвхөн миний гэж дүрм байгаа. Би сүүлийн 9 сар байга цатгалан байгаа юм шиг. Охин унтж байгаа хооронд нь яс одоо туурах хийгээд авд юм уу? Ерөөсөө сүүлийн влог дээр хоол хийж байгаа бичлэг оруулаг юм байна. Тэгээ өнөөдөр нэг хоол хийж байгаа бичлэг оруулчих юм уу? Чи юу хийж байгаа? Би нэг relax болох юм уу? Тэг. Нөхрөөрөө хоол идүүлээ. Өлсөдэн.
эмгтээчүүд жирэмсэн болчоор тэгдэг юм байл. Чамаас бол жирэмсэн болсон. Чи одоо хоол хийж. Марлаа тэгдэг л дээ. Гэтэ ер нь тэгэл эмгтээ мөсөө жирэмсэн болчоор хэцүү юм билээ. Хөдөлж чадахгүй тэгээд хөлн өдөөд удаан зогсож чадахгүй юм хийхээр гидсэн тулаад ойлгосон. Үнэхээр ойлгосон. Хоол маань болчлоо. Дөрөөлөө идээ. Өдрийн хоол ч юм уу. Манай ах одоо л унтчихэл байна. Тэгээ одоо удахгүй босоод ирэх бах. Нишээд. Би унлаа штэ ёо. Прайм би яг тэгж ямар үсч байгаа. Хоол хийсэн баярлж байна. Би чамайг үсч яванд өөрөө дээрээс чинь. Би даахгүй чи. Чи надаар уучих юм бол тэгээ би яах вэ? Самт яах вэ? Чи яах вэ? Хүүх яах вэ? Хайр хүүхд. Та нар бодоодоо гурав дээр кетчуп тавьдаг уу? Бүгдээрээ дандаа тэгж өгдөг те. Бодоодоо гурав идэг амар удцсан санагдаад шүү дээ. Нэг өгөрцгийг нь авчих юм жижиг өгөрц. Би дандаа Монголд байхдаа бас Оросд байхдаа надад бодоодоо гурав итгээрээ дандаа дээр нь кетчуп тавиад тэгээд нөгөө гартаа өгөрч хийтэй иддэг. So good. Тэр бүр дасцсан. Тэгээ марлаадаа танилцаа, марлаа намайг дөөрөө бас тэгээ. Иддэг болцсон. Гоё л түлэгдэг л бас. Нэг юм түлэгтэй тайнаа. Амар түлэгтэй юм лээ. Наа дуу сонсохдоо үгийн амар сайн ойлгож яах вэ? Би бол зүгээр хөгжиж сонсоо ингээд авахгүй. She's like, don't forget you love me гэж хэлдэг гэсэн чинь нэр тийжлээ биш. Чи тэрийг сонсохгүй байсан юм уу? Энэ зүгээр ингээд аяа сонсоод ингээд байгаа гэсэхгүй. Fever back болсон юм шүү дээ. I think you don't have a fever anymore. Don't forget you love me. Гой цүрэж гинөө. Ээж рүү уцтаж пранклгаа. За чи утастай. Нөгөө санаа зовоод байсан хүнийг айлгах. Манай ээж хоёр би таяг өвдөл шууд яриараа гэсэн. Тэгээд нараа хурж иж харах байхгүй юу? Тэгээд бас туслах гэж. Яг төрхөөр туслах гэж ирэх юм. Интри entrance гэж харуулж. Одоо ингэ оршаа авах гэж шүү дээ. Манай нарагийн маа төрсөн имлэг нь энэ байгаа. Five-star resort шиг амар юм имлэг.
Айгуу гоё юм лиг дотроо бол тасархаа. Янзж манцалцсан. Би ээж рүү уцсан шүү. Окей. Би нэх гэж байгаа ярваад юу? Үгүй FaceTime гэж байгаа юм уу? FaceTime дээр байгаа. Тэгээд FaceTime тохиол тэгээд имлэг явж байгаа нь яаж вэ? Чи өглөө хэлээгүй юм уу? Юу орно гэж. Сайн уу? Ээж яасэ? Бид нэр имлэг явж байна. I'm Reno. Матушка. Явж байна ээж. Нараатай хамт явж байна. Чи ямар хулны юм бэ? We're here for the tour. Listen, Daddy. Хайри prank гэсэн чи басанга. Чадахгүй хотлоо ирч чадахгүй юм бэ? Ээж саяас гин сандарсан аа. Тэглээ. Нөгөө санаа зовдөг хүүхнийг айлгая гэж бодсон чи. Тэгээ тур хийж байгаа хүмүүс цамцан дээр наадаг байхгүй. Нөгөө нараа дээр тур хийхдээ. Тэгээ тур хийж дуусчаад тайлаад авчдаг байхгүй юу? Behind the Тэгэхээр энэ имлэг дотор нь ерөөсөө бичлэг хийж болдгүй юм гинэ. Тэгэхээр бид нэр одоо камера унтраагаа тэгээ гарч ирэхээрээ л тэгээд буцаагаад ярьж эхлэе. Ямар болсон гэдгийг таад мэдж хэлье. Окей, бид нэр дөнгөсөө имлэгийнхаа тур хийгээ гараад ирлээ. Өвөө гоё нараагийн төрсөн өрөөний хажуугаар нь яваад охиныхоо төрсөн газруудаар яг дахиад явсаж айгуу гоё сэтгэл хөдлөө. би бас юу ч санахгүй байгаа болохоор дахиж хурж ирж харсан чинь айгуу гоё юм. Тэгээд хараад ингээ яасан чинь бас ингээд санаад байгаа байхгүй. Гэтэ яг ингээд тод одоо ингээд тод санахгүй ч гэсэн. Нэр ийм өрөөндөөс шүү дээ. Ийм харагддаг байсан юм уу гэд. Яагаад байгаа. Чи тухайд бол бүр амар өвдцэн те яг санахгүй. Гэдэг яг өвчнөдөл Өөр юм анзаарч чадахгүй тий. ээж чинь байн залгаад. Бүр ээжигээ. Сайн уу? Тэнийг муухай ойлгосон уу өдөр? Уцаа мартаад ч юм уу уцаа хариулахгүй болгонд амар санаа зовоод байдаг хөөхнийг нэг ойлгочих гэж бодоо. Тэгснэ өөрөө амар тэгэндээ гэчээ тэгээд яг худлаа ярих болсон чи чадахгүй инээгээ. Тад би яг итгэснээр тэр хооронд. Имэнэ бэби дүү нэрж ийн гэж бодсон биш шүү дээ. Энэ туурд явж байгаа хамт явж байгаа хөлөө. Тэгээд дараагийн 7 хоног гинэ. Тэгсэн чинь би бараг маргааш хурж ирэх байхаа гэхгүй. Оо тийм үү. Юу одоо ингэж эрт төрүүлэх гэж байгаа юм уу гэж үгүй ээ. Өнөөдөр имжтэй үзүүлсэн чинь намайг 5 см байна гэж хэлсэн гинэ. Тэг чи алхаад яваад байгаа нь ямар ч contraction байхгүй гээд. Сэнэгээд би алхах мэдгүй. Дээр шалгахад нэг байсан гэсэн тэгээ. Тэгээд явж штэ ингэж. Танай тоглож байгаа өнөө орой үнэхээр төрчих юм болоо гэж айлаа ш бас. Уучлаарай танай тоглолцлоо. Та гэд зүрхч яага за явъя гэж бодсон уу? Ажил дээр ажилласан болохоор. За. Марлаа өглөө л хоёлаа ээж аваар тоглохоо л гэж. Миний ласгал хийж байгаа юм уу? За. Тэгээд бид гэртээ хөрөөд ирлээ имлэгээсээ. Тэгээд манайхаа одоос жоо халуураа л байна гэж байна. Маргааш одоо ингээ халуун гайг болчоосаа халуураад их бол маргааш хичээлийн хамгийн ихний өдрийг бас алгасгах нь байна. Тэгээ бүгдээрээ дараагийнхын влог дээр уулзцгаая. Okay. Тэ. Баярлалаа.